За ACT-ийн англи хэлний даалгавар дотор байдаг words in context гэдэг хоосон зайн оронд одоо хэдүүлээ тохирох үгийг нь орлуулж тавих хэрэгтэй. Энэ тохиолдолд болохоор энэ зайн орон дээр энэ дөрвөн үгний аль нэгийг нь сонгож тавих хэрэгтэй болно гэсэн. За тэрийн даалгаврыг хэдүүлээ харах юм бол Wilbur маань his debut poetry collection гэдээ хэлж байна. Тэгж гэд үг маань орж ирэх юм байна. Indefinite article гэж орж ирж байна, тийм ээ? N биш За тэгээд between гэж байна. Тэгэхээр ямар нэгэн хоёр entity, хоёр хүн, хоёр зүйлийн хоорондох зүйл ярих гэж байгаа юм байна. За тэгээ харах юм бол эндээс хэдүүлээ биг бол шууд буруу гэж хайж болно. Яг тэгвэл agreement гэж орж ирэхгүй. Хэрвээ орж ирэх гэж байгаа бол n agreement гэж орж ирэх ёстой. Энэ indefinite article. Тийм учраас энэ бол биш болчихно. За between гэж байгаа учраас хэдүүлээ бодох юм бол treaty between, conference between. За conference between гэж бол ер нь барагтаа бол ярихдаггүй. Тэгэхээр treaty between or conflict between гэдэг энэ хоёр сонголтын аль нэг болж таарна хэдүүлээ. За тэгээд өгүүлбэрээс цааш ингээ уншиж явах юм бол brutal realities of violence гэж байгаа. За violence гэдэг үгэн дээр хэдүүлээ treaty гэдэг үг бол утгын хувьд contextually таарахгүй. Тэгэхээр хэдүүлээ violence гэж байгаа учраас хэдүүлээ D буюу conflict гэдгийг энэ тохиолдолд сонгох нэ.